Жишээлх юм бол 1000 оны бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол тэр даруй тухайн газраас 110 оны буцаа олголтыг авах. Бусад орнууд ч тэр Америк өөрөө ч тэр ялагч болж чадахгүй. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед бид хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч харилцан доктортой тодорхой байдлыг хангах хэрэгтэй байна. За үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шин Минжонтой ярилцах гэж байна. За түүний ярилцлагыг хүргье. Сайхан орж иж байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? ICM-ийн мэдээллийн сайт танд ярилцлага хийх хүсэл тавьсан. За хүсэлтийг хүлээж авч ярилцах гэж байгаад маш их баярлж байна. Бид одоо яа тантай ярилцах болсон? Энэ үндсэн шалтгаан бол таны X хаягтай бичсэн жиргээтэй холбоотой. За тэр жиргээний агуулга юу байсан бэ гэхээр бүгд найрамдах хятад ард улсын татварын энэ буцаа олголтын бодлогоо өөрчилсөн. За өөрөөр хэлбэл ингээд такс фригээ бол одоо бүгд найрамдах хятад ард улсаас гарч явахдаа авдаг байсан бол худалдан авалт хийж байгаа тэр дор нь буцаа олгодог болсон гэдэг мэдээллийг та жиргсэн байсан. За ер нь таны тэр жиргээг үзээд монголчууд энэ хятад улс чинь одоо такс фритэй байсан юм уу? Яаж авдаг байсан гэж аюулгүй олон хүн бас ингэж анхаарч сонирхсон. За тэгээд ер нь бол энэ бодлого одоо яг хизэнээс өөрчлөх болсон. Өмнө нь ямар хэдэн хувийн буцаа олголтыг өгдөг байсан юм бол? 非常感谢 Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр юуны өмнө манай элчин сайдын яамны болон элчин сайд миний Twitter хуудсыг маш ихээр сонирхон үздэг та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. За асуултад хариулахад гадаадын жуулчид бүгд найрамдах хятад ард улсад тусгайлан заасан татварын буцаан олголттой дэлгүүр худалдааны төвөөс худалдан авалт хийхэд татварын буцаан олголт авдаг энэхүү бодлого бол шинэ бодлого биш юм аа. Үүний эрэхтэй хэрэгжүүлж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ удаагийн өөрчлөлтийн нэг давуу тал нь худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүн худалдан авсан даруйдаа буюу хилээр гарахыг хүлээлгүйгээр тухайн газраас татварын буцаан олголтыг авах боломжтой болж байгаа. Нийтлэг бараа бүтээгдэхүүний татварын буцаан олголт 11% байдаг. Жишээлх юм бол 1000 оны бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол тэр даруй тухайн газраас 110 оны буцаан олголтыг авна. 拿回110元。还有一个利好。 Энэхүү бодлогын бас нэгэн давуу тал нь гэх юм бол худалдан авсан даруйдаа татварыг буцаан олгох бодлогыг зөвхөн Бээжин, Шанхай, Гуандун зэрэг томоохон хотуудад хэрэгжүүлж исэн бол одоо улс даяар сурталчилж эхлээд байна. Энэ нь гадаадын жуулчдад худалдан авалтыг илүү таатай болгож өгснөөр жуулчд үүнд маш дуртай байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Мөн хятад улс одоогийн байдлаар 38 улсад визгүй зорчих, 54 улсад 10 хоног хүртэлх хугацаагаар дамжин өнгөрөх визгүй зорчих нөхцөлийг олгоод байна. China Travel буюу хятад аялал дэлхийд дахинд улам бүр эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд хятад улс 130 сая гадаадын жуулчд хүлээж авсан нь өнгөрсөн оны мөнгө үетэй харьцуулахад 60%-аар өссөн байна. Бид Монголын найз нөхөд та бүхнийг хятад улсад сайхан аялж худалдан авалттай сэтгэл хангалуун байгаасай гэж хүсэж байна. Бид бол одоо бүгд найрамдах хятад ард улсын Бээжин, Гуанчжоу, Шанхай гэдэг одоо энэ худалдааны ЭВ гэдэг одоо худалдааны их том хотуудаар явж одоо маш их худалдаа авалтыг хийдэг. Монголчууд энэ хятадын бараа бүтээгдэхүүнийг одоо жишээ нь бодитоор үнэ нь буурч ийна гэж л одоо энийг бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ шийдвэр бүх бараа бүтээгдэхүүн дээр хамаарах уу эсвэл тодорхой нэрийн бараа бүтээгдэхүүн дээр хамаарах уу гэдэгтэр та мэдээлэл өгөөч. Тодорхой нэр заасан дэлгүүр худалдааны төвөөс тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд татварын буцаан олголт авах боломжтой. Хүмүүсийн онцгойлон дуртай байдаг хувцас, цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүнүүд уг татварын буцаан олголтын жагсаалтад багтсан байгаа гэдгийг дуулахад таатай байна. Хятадын бараа бүтээгдэхүүний онцлог нь сайн хэрэглээтэй боловч хямд үнэтэй, үзэмжтэй атлаа хямд үнэтэй. Та үүнийг одоо хятад Монголын экспорт импортодод ямар нөлөө үзүүлнэ гэж харж байгаа вэ? Миний түрүү хэлсэнчлэн энэ бол шинэ бодлого биш юм аа. Тийм учраас 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн энэхүү бодлого өнгөрсөн хугацаанд Монголын хятадаас их импортод нөлөөлөөгүй. Харин одоо уг бодлогын хэрэгжилтийн цар хүрээг өргөтгсөн ч гэсэн Монголын импортод нөлөөлнө гэж үзэхгүй байна. Учир нь жуулчдын хувийн хэрэгцээнд хилээр авч харж болох барааны тоо хэмжээ төрөл зүйл хязгаартай байдаг. Энэ нь Монголд импортоор орж ирсэн барааг хүссэн үедээ хүссэн хэмжээгээр худалдан авч болдогтой адилгүй. Хоёр талын худалдаанд нөлөөлөх гол хүчин зүйл бол яахын аргагүй тариф буюу гайлийн татвар. 同时，你谈到了一个对双边贸易非常重要的因素。 Хятад улс бол нээлттэй эдийн засгт орн.
Манай улсын дунджаар ногдох гаалийн тариф 7.3% байдаг. Энэ нь хөгжиж буй орнуудын дунджаас ч маш бага гэсэн үг юм. Хятад улс хоорондын худалдаа, харилцан ашигтай байх зарчмыг тууштай дэмжсээр ирсэн. Мөн эдийн засгийн хувьд сул дорой орнуудад тусламж үзүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Хятад улс дипломат харилцаа тогтоосон нэм буурай хөгжилтэй орнуудын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд тэг тарифын хөнгөлөлтийг үзүүлж эхэлсэн. Үүний үр дүнд тухайн орнуудын Хятад руу чиглэсэн экспортын хэмжээ тухайн сард 18%-аар нэмэгдсэн. 关税的待遇。那么当月这些国家对中国的出口就增长了18%。 Мөн Хятад улс эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааг тууштай дэмжиж олон улс оронтой ялангуяа хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулад байна. Хятад улс зүүн өмнөд Азийн 10 гаруй хөгжиж буй орнуудтай хамтран ASEAN-ыг байгуулж 2010 оноос эхлэн чөлөөт худалдааны зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байна. ASEAN сүүлийн 5 жил дараалан Хятад улсын хамгийн том худалдааны түнш байлаа. 是中国最大的贸易伙伴。简单的讲， Энгийнээр хэлэх юм бол Хятад улс гаалийн тарифыг бууруулах замаар бусад орны чанартай бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлж, дотоодын асар том зах зээлийн хэрэгцээг хангах, ард иргэдийн сайхан амьдрах эрмэлзлийг биелүүлэхийг хүсэж байна. Мөн бусад орнуудтай чөлөөт худалдааны зохицуултыг тохиролцоонд хүрэхэд бэлэн байна. Улс орнуудыг гаалийн тарифаа бууруулж, Хятадын чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлохыг урьж байна. Бид хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж, өөрт хэрэгтэйгээ худалдан авч харилцан үр дүнд хүрэх боломжтой. Хятад улс нээлттэй байдал хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмыг баримталж ирсний үр дүнд манай улсын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ дэлхийд тэргүүлэх болсон юм. 才能够达到世界第一。 Одоо сүүлийн үед болж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор танаас асуухгүй байж болохгүй байна л да. Одоо Америкийн нэгдсэн улс бол бүгд амт Хятад ард улсад 245% татвар онооцсон байгаа. За энэ Хятадын эдийн засагт ер нь ямар нөлөө үзүүлнэ гэж та үзэж байгаа? Хятад орныг Монголд төлөөлж байгаа хүний хувьд энэ дээр та мэдээлэл өгөөч. 大家都看到了，美国现在 Америкийн нэгдсэн улс Хятад улсад онцгой өндөр гаалийн тариф тогтоож байгаа нь итгэмээргүй өндөр хэмжээ гэдгийг бид бүхэн харж байна. Үүнийг Хятад улс хатуу байр суурьтай эсэргүүцэж мөн хатуу арга хэмжээ авч байна. Үүнд ийм өндөр тарифтай нөхцөл Хятад Америк хооронд хэвийн худалдаа явуулах боломжгүй болж байна. Энэ нь Хятад улсад мэдээж хэрэг нөлөөлж байгаа хэдий ч бид даван туулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Ши Жинпин даргын хэлсэнчлэн Хятад улсын эдийн засаг жижиг цөөрөн биш, харин уудам тэнгис талаа юм. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай. Үүнээс 400 сая нь дундаж орлоготой. Бид одоогоор экспортын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл борлуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсаас гадна дэлхийд дахинд өргөн цар хүрээтэй зах зээл бидэнд бий. Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.4%-аар өссөн нь төсөөллөөс давсан үзүүлэлт болж энэ оны эдийн засгийн өсөлт 5%-тай байх зорилтод хүрнэ гэдэгтээ бид бүрэн итгэлтэй. 实现全年5%的增长目标。 Мөн анхаарах хэрэгтэй нэг зүйл бол Америкийн нэгдсэн улс бүх худалдааны түншүүдтэй мэдээж үүнд Монголч багтаж байгаа. Таны хэлдэг бас үнэ. Адил тэгш хэмжээний гихч гаалийн тариф оноож байгаа явдал юм. Энэ нь Монголын Америк руу гаргаж байгаа ноос ноолрон бүтээгдэхүүний экспорт буурах эрсдлийг бий болгож Монголын талын ашиг сонирхолд бохирол учруулахаар байгаа. Нөгөө талаар зарим хүмүүс Хятад улс Америкаас нүүрс мах импортлохоо болж байгаа нь Монгол улсын хувьд шинэ боломж нэгдэж энэ орон зайг нөхөж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ Америкаас эхлэлтэй энэхүү тарифын дайн олон улсын дүрм журам, шудраг ёс, тэгш байдлыг алдагдуулж байгааг бид мартаж болохгүй. Хятадд нэг зөвөрөг бий. Энэ нь дүрм журам стандартгүйгээр юу ч хэлбэрээ олохгүй. Америкийн нэгдсэн улс энэ үйлдэлээрээ дэлхийн эдийн засгийг эцээж байна. Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурдсанаар 2025 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 1.50%-аар буурах бөгөөд 2026 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.5%-аар буурах төлөвтэй байна. GDP 可能要下降0.5%。 Хятадд бас нэгэн зөвөрөг байдаг нь шувууны өөрийг хүндэхэд нэг ч бүтэн өндөг үлдэхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл үүнээс үүдэн бүх тохирол амсна. Хамгийн их тохиолдод өртгөх нь эдийн засгийн хувьд харьцангуй жижиг эмзэг орнууд байх болно. Тиймээс бид харилцан туслалцаж, худалдааны тогтолцоог сайтар хамгаалж, энэхүү тогтолцоог унгахгүй байх хэрэгтэй.
Хятад улс хатуу арга хэмжээ авч байгаа нь зөвхөн өөрийн орны зүй ёсны эрх ашиг хамгаалахын тулд биш, харин олон улсын дүрм журам эмх замбраагүй байдлыг хамгаалахын төлөө юм. Америкийн нэгдсэн улс нэн тэргуунд Америк гэх зорилготой хүрэхийн тулд тарифын дан эхлүүлж байгаа хэдий ч энэхүү Америк мөрөөдөл бодитоор биелэхгүй байж магадгүй. Америкийн маш олон жижиг бизнес эрхлэгчид үйл ажиллагаа зогсоож санхүүгийн хямралд өртөж мухардалд орж байна. Америкийн айл өрх бүр жилийн $5,000 зардал нэмэгдэж байна. Дэлхийн нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5% буурахад Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын түвшин илүү их нэмэгдэж 1% буурах магадлалтай байна. Энэ нь бусдыг хохироож өөрөө ч хожихгүй гэсэн үг. Тиймээс ч Хятад улс тарифын дан худалдааны дайнд ялагч гэж байхгүй гэж үзэж байгаа. Бусад орнууд ч тэр Америк өөрөө ч тэр ялагч болж чадахгүй. Монголчуудын маш сайн мэддэг болсон Ши Жинпин даргын хэлсэн үг болох ганц цэцэг хавар болдоггүй. Цэцэг бүхэн дэлгэрвээс хавар болдог гэж үгүй. Энэ нь Хятад улсын тууштай баримталдаг, харилцан ашигтай хамтран ажиллах, сайн сайхан бүхнийг хуваалцах зарчмын тухай юм. Мөн энэ бол Монгол улс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хүлээн зөвшөөрдөг хамгийн зөв зам гэдэгт итгэж байна. Хятад улс саяхан Хятадын коммунист намын төв хорооны хөрш орнуудын харилцааны хурал зохион байгуулж, хурлын дараахан Ши Жинпин дарга Зүүн Өмнөд Азийн 3 оронд айлчлал хийсэн нь Хятад улс энэхүү тууштай байр суурийг харуулж буй хэрэг юм. 这种坚守、坚持。 Манай хоёр улс бол энэ гашуун сухат ганц модны бомбын хил холболтын төмөр замын хил холболтыг төслийг хэрэгжүүлж байна. За тэгээд дээрэс нь манай засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ төслийн хүрээнд бүгд найрамдах Хятад ард улстай хамтарч ажиллаж байгаа бас ажиллах ийм төлөвлөсөн төслүүд ч гэсэн байж байгаа. Энэ дээр одоо таны бас үүрэг оролцоог их байна гэж би харсан. Ер нь одоо энэ төслүүд маань маш сайн амжилттай эхнээсээ одоо хэрэгжээд явж байна. Энэ дээр та ер нь одооний мэдээлэл бас хуваалцааш бидэнтэй. 谢谢你对中蒙两国经贸合作。 Таны ийм чухал асуулт асууж байгаад бас баярлаж байна. Тэгэхээр Хятад Монгол хоёр улс хооронд томоохон чухал төслүүдийн хувьд маш чухал тохиролцоонд бол хүрээд байна. Тэгэхээр ганц мод гашуун сухатын төмөр зам, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүд тун удахгүй эхлэх гэж байна. Тэгэхээр бид энэхүү төслүүд маань амжилттай хэрэгжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятад Монголын эдийн засаг өндөр түвшинд холбогдсон тул хамтран хийж хэрэгжүүлэх маш олон ажлууд байна. Эдгээр нь Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед бид хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч харилцан доктортой тодорхой байдлыг хангах хэрэгтэй байна. 为我们各自提供更多的稳定性和确定性。 Тэгэхээр Хятад Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Хятад улсын зүгээс Монгол улсын хамтран ажиллах маш олон шинэ боломжуудыг гаргаж өгч харилцан ашигтай хамтран ажиллах болно. 合作机遇。 Тантай уулзсныхтаас төгсгөлд нь дандаа ажил яриад явах уу. Тэгээд та бол 23 оны 10 дугаар сард манад ирж ирсэн. Ер нь энэ жил гаруй хугацаанд Монголын уур амьсгал, монголчуудын харилцаа, Монголын соёлд ер нь хэр тассан, танд хэр дотн болж эхэлж байна. 谢谢你对我在任时间这么关注，确实我是。 Таны асуултад баярлалаа. Тэгэхээр би Монгол улсад дамжлагдаж ирснээс хойш жил хагас хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хот Бээжингийн нэгэн адил жилийн дөрвөн улиралтай. Надад энэ маш их таалагддаг. Мэдээж хэрэг өвөл арай урт, илүү хүйтэн байдаг ч гэсэн энэ бол том асуудал биш. Би одоогоор бүрэн тасан цогцоод байна. Миний хамгийн дуртай улирал бол зуны ихэнх үе. Энэ үед уул ногоороод олон өнгийн цэцэгс дэлгэрээд үнэхээр үзэсгэлэнтэй болдог. Би бас уулнаас зэрлэг үзэлцэн түүж идсэн. Сүүн амтаа эхлээд миний идэж байсан хамгийн сайхан амттай үзэлцэн 是 байсан. 我吃过的最好吃的草莓。 Монголын наадмын хуушуур, цагаан сарын айраг, цагаан эдээгээд би бүгдд нь дуртай. Монголын соёл бүгд надад маш их таалагдж байна. Би бас Монголд томилогдож ирснээс хойш Монгол нүүдэлчин соёлын фестивал зэрэг маш олон фестивалуудад оролцож байсан. Эдгээр нь бүгд надад маш их таалагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. Өөрт ногцсон ажил үргээ маш сайн биелүүлэх болно. Мэдээж миний үүрэг зөвхөн хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дэмжиж зогсохгүй, хоёр орны соёл хүмүүнлэгийн харилцан солилцоо, ард түмний сэтгэл зүрхийг ойртуулан гүнзгийрүүлэхэд оршиж байна. Үүгээр дамжуулан та бүхэнд бас нэгэн зар хүргэе. Хятадын Нээжа 2 хүүхэлдэйн кино удахгүй Монголд нээлттэй их гэж байна. Бид энэ баасан гарагт нээлттэй арга хэмжээг зохион байгуулна. Энэ бол дэлхийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон хүүхэлдэйн кино бөгөөд
Хятадын домог түүхийг таниулахаас гадна Хятадын дижитал технологийн хурдцтай хөгжлийг харуулах болно. Та бүхнийг энэхүү хүүхэлдэйн киног өргөнөөр хүрэлцэн ирж үзхийг урьж байна. Мөн та бүхнийг бас очиж бидний энэхүү нээжээ хүлээн авалтыг мань суралцлаарай гэж хүсэж байна. 去观看电影。 Маш их баярлалаа. Тэгээд манай хоёр улсын хооронд бол соёл, боловсрол, эдийн засаг, дипломат харилцаа одоо ингээд бүхий салбарт бол өргөжөө хөгжиж байна. За энэ бүхэн таныг өндөр үүрэг оролцоотой оролцож байгаад бас маш их баярлалаа. Тэгээд танд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч одоо энэ татварын бодлогын талаар танилцуулсанд, мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Та бас сая хэлж байсан энэ удаагийн надтай хийсэн ярилцлага хоёр дахь удаагийн ярилцлага болж байна гэж хэлж байсан. Харин энэ удаа бол та бид хоёр ганцаарчлсан ярилцлага хийсэн анхны уулзалт боллоо. Тэгэхээр сэтгүүлч та бүхнийг ч гэсэн надтай өргөнөөр нээлттэй мэдээлэл хийхэд би дуртай хүлээн авч та бүхэнд мэдээлэл хүргэж авах болно гэдгийг дуулгахад таатай байна. 和你们多交流。